За тэгэхээр бид эрчим хүчний салбарт таны өнгөрөөсөн он жилүүд яг доор мэрэгчлэнээс нь эхлүүлээд одоо дээшээ салбар хариуцсан сайд хүртлээ амжилттай ажиллаж явсан. Мөн таны үед маш их хэмжээний бүтээн байгуулалт өрнөснийг бол газар дээгүүр нь яваад үзэгчтэй харууллаа. Та бас энэ эрчим хүчний инженерийн хажуугаар бас таны эхлүүлсэн Хөгчон группийн ажил бол нэлээд амжилттай явж байгаа тийм. Энэ компаниг хэдэн онд та анх үүсгэн байгуулсан бэ? Энэ аж ахуйгаа одоо эхнэр үтээ 1992 онд байгуулжсэн. 92 онд чинь хуваараар эрхлэх аж ахуй гэж анх үүсгэн байгууллаа. Тэгээ дараа нь хоёр найзтайгаа нийлүүлээд Хөгчон хуваараар эрхлэх аж ахуйгаа компани болгоод эхлээд номын бизнес нэг хэсэг явсан да. Миний одоо бизнесийн гараа их гоё юмар эхэлсэн шүү дээ. Ном бас нэг гэгээлэг юмар эхэлсэн шүү. Тэгээд дараа нь одоо нэг картын барааны дараа хүнсний өмсдөл гэж юм гарч ирээд. Тэгээ импортоор хүнс оруулж ирж дараагийнхаа бизнесийг хийгээд. За тэгээд хүнсний сүлжээ дэлгүүрүүд ажиллуулж эхлүүлсэн. Таны анхны нөгөө бизнесийн гараа тань арх тамхи зарах биш. Номын ийм цагаан мөрөөр явсан учраас өнөөдөр Хөгчон групп ингэдгээ томорсон байна гэж би таны ярианаас бодож суулаа. Өнөөдөр ер нь Хөгчон группт хичнээн хүн ажиллаж байна. Ерөнхийдөө 230 гаруй ажилчинтай. Ажилтан, ажлагсад. За дээр нь нэмээд барилгын ажил эхлэхээр хүмүүс нэмж авдаг. Тэр нэг 100 орчим хүн байгаа. Тэгээд эдгээр хүмүүсийн бас нийгмийн даатгал, нийгмийн асуудлуудыг нь бол шийдээд энд нар чинь цаашаа бас аргаар амьдралах ухаан ингээл шийдэл явж байгаа л да. Дээр нь бид бас нэлээд томоохон татвар төлөгч гэж явдаг. Сонгон хайрхан дүүргийн татварын хэлтсээс гарсан мэдээгээр бол бид бол тэргүүний татвар төлөгч гэдгээрээ явдаг. Бүх компаниуд маань сонгон хайрхан дүүрэгт бүртгэлтэй. Тэгэхээр сонгон хайрхан дүүргийнхаа иргэдийн нийгмийн асуудалтай улсын төсвийг бүрдүүлэхэд бол бас томоохон хувь нэмэр оруулаад явж байгаа гэж ингэж ойлгодог. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа гэж та хэллээ. Ер нь жос компаниудад нөлөөлж байна гэж байна. Түүний зэрэгцээ бас танай компани энэ тентгийн нөгөө бүтээн байгуулалтыг асуухаар танай компани оролцсон бүтээн байгуулалтууд байгаад харагдсан. Танайх ер нь өнгөрсөн хугацаанд ямар томоохон бүтээн байгуулалтан дээр орж ажилласан бэ? За манайх бол бүтээн байгуулалтын хамгийн том үеийн далан 8 км үргэлжилсэн. 6 метрийн одоо өргөнтэй Уярын далангийн барилга байгууламжийг бол Монголд анх удаа барьсан. Хамгийн том бохирын шугам 25 км-ийн одоо үргэлжилсэн бохирын шугамыг бариад одоо энэ жил ашиглалтанд оруулах гээд явж байна. За Банхангай дүүрэг дээр бол цэвэрлэх байгууламж барьж одоо ашиглалтанд оруулна. Энэ жил 10 сард хүлээлгэж өгнө. За бас зам талбай нэлээд томоохон ажил хийсэн. За тэгээд зам талбай ажил дээр манай одоо нөгөө нэстэг тэрэг боож бүр шалгаж утсан байгаа. 100 хэдэн тонны. Тэгээд одоо энэ ажлууд маань бол одоо чанарын өндөр түвшинд хүлээлгээд өгсөн иймэрхүү ажил. Одоо үргэлжилж байгаа нь бол Бахангай ажил байгаа л да. За мөн Дархан хотын усан хангамжийн ажлыг хийсэн. Дархан хот чинь анх байгуулагдсан цагаас хойш бол газар доогоорох шугам сүлжээ тэр дотор цэвэр усныхаа шугам сүлжээ ерөөс солиог юм бэл. Тэгээ тэрийг болохоор бол хунцар хоолоогоор одоо 100 жилийн баталгаатай хунцар хоолоогоор бүрэмсэн сольсон. Тэгээд төмөр хоолойнуудыг авсан. Одоо тэгээ Дархан хотын иргэд бол одоо цэвгүү найдвартай одоо цэвэр усаар хангах юм боломжтой болсон. Тэгэхээр яг цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт гэхээр анхаарал татж байна л та. Өнөөдөр манай нийслэл хотын асуудал бол хүнд байгаа шүү дээ, тий. Энэ үед танах тийм байгууламж барьж ийн гэхээр бид очиод бас энэ үзэгчтэй харуулдаг хэвгүй. Өнөөдөр нэг нь таны ажлыг сурвалжлах юм чи? Болно. Би угаасаа тийш яваа гэж бодож байсан. Тэгээд тэнд газар дээр нь очиод үзэж харнаач. Энд чинь ойрхон шүү дээ, тий. Хэдэн километр вэ? Эндээс за нэг 70-80 л байгаа.